Нүүдэлчин Монголын урсад өлгийтэй байхтан дээрэн унжуулсан эсгийн үнэгнээс эхлээд байгаль дэлхий адгуу самтан араатан гөрөөсний дүрсээр мэлмий нээж гол сайхны хязгааргүй орон зайд насан өд болтлон зугаалж явдаг ард түмэн билээ. Урлаг судлаач Ташбалдан. Нарийн хийц номын хувцсан дээр биеийн хэлбэрийн дагаа биеийн хэлбэрийнх нь одоо бүр цаашаа нэвт харагдах тийм нэгэн байдалтай даав нь одоо гэрэлтэж харагдах байдалтайгаар одоо баримлаар хийж байгаа шүү дээ тийм ээ цуцгуур тийм юмыг тийм төмрөөр тийм даав тийм зөөлөн байдлаар хийсэн гэж та нар бодоод үзтээ хатуу төмрийг зөөлөн хэлбэрийг харуулж чадвагаас гадна бол тэрэн дээр байгаа чимэглийг маш их нарийн байдалтайгаар хийсэн нь бол гайхалтай гэдэг. Өндөр гэгэнийг ногоон дараахан гүн бясалгалаар туурвж байсан яг л энэ цаг үед Венецийн суутай баримлж Антонио Градини дэлхийд анхудаа мөн нэвтэг гэрэлтэх пансыг гантгаар зорж фигура вилата буюу гівлүүрт бие бүтээлийн аргыг эхлүүлсэн билээ. Яг л суут богдтой зэрэгцэн замбу төвийн өрнөд хязгаарт Рубенс, Караважо, Рембрандт, Бернини нарын урлаачид зотон гантиг дээр домог бүтээж яг л энэ эрен үед тэдний нутагт барокко хөв маяг ур сэтгэлгээнд нь ноёрхож байлаа. Чамин тансаг хэнсэрхэлд шимтэн шохоорхож эрдэм мэдлэг номын ухаанд тэмүүлэхин зэрэгцээ барокко номлолд тухайн цагийн шинжлэх ухааны агуу нээлтүүдийн үеийн үрээр хөнгөгч ямар өчүүхэн амьт бий болохыг хүлцэн тунхагласан тэргүүн бүхгөр үзэл ноёлж байсан юм а. Барокко хөгжмийн тэргүүн урлаач Антонио Вивальдигийн 4 улирал хийлийн сурал концерт өдгөөгөөс яг 300 жилийн өмнө өндөр богдыг дүрст лагшнан нирванд хураасан усан туулай жил анх ихшгэлсэн түүхтэй. Эрч хүч эрмэн догтлолтой туйрвэлж үгэрэн гоц ялгардаг барокко эрнээс яг 2000-ны тэртээ Бурхны шашны уралхан ухаан суурин тавьжээ. Шагжан чадагч Бурхан багшийн мэндэлсэн тэрэл цагаас ихтэй цуутай лагшин шүтэнүүдийн
домог цадгийг судар номын мөрөвд өгүүлнэ. Ариун идээд хааны үйлдсэн янха цогцолсон суврага шүтэний эх болсон. Ударяна хаан тэргүүтэнд өргсөн уснаас авсан эх бурхан гэрлэн эх шүтэнүүд мэндэлсэн. Бурхан багш зарилгаараа хувь хэмжээг нь номлосноор Мадгалын хүн Тэнгэрийн оронд зорчиж зандан 100 бурхныг бүтээсэн гэд гайхам түүх арвин бий. Эрхэм энэ шүтэнүүдээс ариун номын орон хийдүүдэд залагдсаар өнөг хүрсэн нь би хэлсэн. Орлогын ухааны онлын үндэс урлаачийн оюун хийгээд модрын авлага болдог сурвалжууд бол эртний энэтхэгийн Пратима Лакшана, Читра Лакшана номуудаас ихтэй. Ганжуур данжуур зэрэг хөлгөн их судруудад багтсан олон тооны бүтээлүүд юм. Үүнд лаван батмжунай, сажавандад гунгаа жалцсан, богд зонхова, ялгуусны эрхэд гэнтэн дүү, манлха дондуу, жавзан дарнат нарын их багш нарын туйрвлуудч байдаг төдийгүй Монгол мэрэгдийн бүтээсэн цэцгийн үсгэлэнт эрх, бурхан зурх өвдөсийн тайлбар, дөрөвдүгээр богд ловсон төвдөн ванчугийн ажилласан 500 зэрэг цуутай судрууд байдаг билээ. Зөвхөн дарахыг бүтээхийн тулд урлаач дээрх бүх номлолыг иш болгохын зэрэгцээ дараагийн гарвал намтар шүдсний ач тус сэлтийг багтаасан жүнхэн магтаалуудыг сайтар бясалгасан баримталсан байх нарийн учиртай. Зануузрын бүтээсэн бурхтын тод ялгарах нэг онцлог гэвэл зүүн мөрнөөс баруун сүвээрөө унжсан зүйлт байнга тохиолдно. Энэ нь зүгээр л суудан чимэглэл мэт харагдана. Гэхдээ энэ бол егзүрийн бүсний бэлэгдэл. Егзүр бол йогийн бүтээл хийдэг, тарны ёсонд нэвтэрсэн мэргэд юм. Энэтхэгийн уламжлал лагшин шүтэний онолд үүнийг дээд зиндааны тахилч буюу Бэрман дахин төрөгчийн бүс гэдэг. Энэ бол энэтхэгийн лагшны онолыг өндөр гэгээн шинээр танин барьжээ гэсэн үг. Өндөр гэгээний бараг бүх бурхад Самбокая буюу төгс жаргалангийн биетэй хаадын хувцас тэтэмтэйгээр дүрслэгдсэн. Энэ бие зөвхөн тодорхой туршлага хуримтлуулж, тарнийн бясалгалд гүн нэвтэрсний дараа цогцлоно. Орлогын ухаан бол Бурхны шашны их хөлөгний очир тарнын уламжлалын 10 ухааны нэг билээ. Орлогын ухаан бол зөвхөн зураг болон баримл төдий биш. Орлогын ухаанд лагшин, таалал, зарилгийн шүтэн босгох, биеийн бүжиг, хөгжим, утгад өвч тэргүүтэнг бүтээх хэлний, сонсох, санах, бясалгахыг агуулсан сэтгэлийн урлал бүгд багтана. Учир иймээс орлогын ухаан бол ухаан бүгдийн хаан бөгөөд харин бүх зүйл сэтгэлийн урлалд хорно. Сэтгэл нь сураачин луга адил ертөнц сэтгэлийн зураг хэмээн дээдэс номложээ. Асар арилсан санаа барилдалгаар бусдын тусад уралдахад 6 пирамид бүрдэх буюу 10 номыг судлаад биеэр бурхныг хүндэлж сэтгэлдэн эрдмийн дурдаад хэлээр гүн тарныг уншиж төгс очирт багшийг шүтэн үүсгэлийн зэргийн егүзэр ба төгсгөлийн зэргийн гүн бэлгүүнийг анхааран авч гэгэн гэрлийг гүнэм бясалгаад нас охор энэ цөвөн цагт гартаан
биер ба будгийн жижиг цогс барих төдийгөр очир дарын хотгийг түргэнэн гүйцэн олноо хэмээн Судар номд зарилгалжээ. Хүн төрлөختний түүхэнд зөвхөн бурхны шашин урал хуйгаар дамжуулан төгс гэгэрэлд хүрэх арга замыг буй болгосон хэмээн мэрэгд мөн айлтжээ. Авгаан зүртэн гэдэг нь 19-р зууны хэвтэн алдарт эрдэмтэн байдаг юм а. Энэ хүн урал ухааны зүйл бүгдийг өөрийн авьяасаар айлдаж одоо урыг зохиосон гэж. Өөрийн авьяасаар. Өндөрийг нь хинт зааж өгөхгүй. Зааж өгсөн бол угаасаа багш байх хэрэгтэй тийм үү? Багш нь бас өндөрийг нь хэмжээтэй байх хэрэгтэй. Тийм байхгүй. Ихэнд төрмөл биш энэ чинь тийм гайхамшигт өөрөөр бүр тийм хувилгаан төрмөл. Тэгээд тэдгээр ур хийцэг дараа хол хожмын төвд эндхийг Монгол гурийн урын хамгийн сайн хэмжээнд туйлд хүрсэн урчууд аль нь ч бүтээж чадаагүй. Ийм байгаа юм л да. Одоо энэс энэ тухнаас үсний завсраас яг энэ цог хүртэл 4 хуруу. Тэгэд хамрын өдөр хүртэл 4 хуруу. Эрүү хүртэл 4 хуруу байгаа ингээд. Ингээд 4 бааз ингээд ахад энэ 4 бас. Тэгэд энэ шугамнаас энэ 2 хуруу байгаа энэ хооронд бас энэ хооронд 4 хуруулт. Тэгээ эндээс ингээд татхад ганцхан шулуун шугам дээр хамрны өргөн, хоёр хөмсгний хоорондох, нүдний хоорондох, урвалын хэмжээ, эрүүний хэмжээ бүгд ингээд гардаг байхгүй юу? Гэх мэтлэнгээр хэвтэ босоо өнцөг гэсэн хэдхэн шугамаар л энэ бүх тооцоо гаргачдаг. Тэгэд бүр тойргийн хэмжээ нүдний хар цагаан байгаа бүгдийг номлоцсон. Тэгээ бурхан багш өөрөө ингэж айлтсан тийм. Тэгэхэд энэ номлолыг яг зурж болно л да тийм. Яг энэ шугамын татаад. Тэгэхэд саяны энэ нүүрний тгийг би өндөрийг энэ урын хийцийн бурхан дээр ингээд зүгээр л хэмжээг навалд тавихад хэвэнд орж байгаа юм шиг орчиж байгаа. Энэ урдаас энэ хажуугаас хүртэл гэдэг. Тийм нарийн. Тэгээд хамгийн гол нь 1 мм зүрхэхгүй таарч байна. Одоо өндөрийг нь хийцэн одоо энэ мал бурхан байна л да. Энэ мал бурхан дээр урдаас нь хажуугаас нь бүр дээрээс нь ингээд хэмжилтэйгэл шахаад үзэхэд тэр айлцсан хэмжээсээс бараг 99% зүв байна. Энэ мэтлэнгээр би 53 өндөргийн хийцэн бурхан дээр бүгдээрэндээ судалгаа хийсэн. Тэгээ одоо яаж ингэж ийм баримлаар тэгээд энийг ийм гайхамшигтаар одоо ингэж хийж чаддгийг одоо чадсан байна гэдэг энэ бол их сонир л доо. Тэгээд энэ Солонгосын төвдийн одоо хамгийн алдартай гэсэн шүтүүнүүд байна л та. Тэрийг би нэг 63 тийм одоо дэлхийд алдартай одоо яг манай бурхантай адилхан ижил одоо урлагтай улсуудын алдар шүтүүнүүдээр нь би энэ хэмжээг хийж үзсэн. Тэд нар нэг 53% хөрхүү үгүй юу тэгээд бүгд зөрж байна. Тэгэхэд ийм гайхамшигтай зүйл бол өөр хэн ч хийхгүй байна. Дэлхийд хэн ч хийгээгүй байна. Ёстой нэг төгс ариуссан энэ 32 билег 88-ыг төгс тэг ийм бурханыг бүтээж чадсан хүн бол монголчууд байна. Арт хүн бол. Тэгээд тэр нь хинхэ тэр нь өндөргийг юм байна. За би бол өндрөгийн зан базар гэдэг хүнийг шүтэн мөргөж явдаг нэг уран бүтээлч хүн байгаа Монголын. Юуг нь их таалдаг гэвэл тэр их зөөлөн чанар гэдэг. Их тэр металлаар хийцсэн мөртлөө хүний тэр тогтц хүний тэр биеийн галбар тэр хэлбэр тэр дотор нь ясна гэрэлтэж харагддаг. Тийм л их агуу баримлчин. Тэр нэг чэйжэн дээр байгаа тэр эмэгтэйний хөх
Тэр нөхөх нь болохоор нэг яг л нэг Монгол эмэгтэй хүний нэг тийм тэгсэн мөртлөө тэр чэйжний ясан цаана байдаг. Дээрээс урс чирээд яг тогтцсон. Тэр тогтсон хэсгэн дээрээ бүр ингээд эрдэнээр дүүрцсэн тийм юу шиг. Даллагны уут гэд байдаг штэ. Дүүрцсэн нэг тийм гоё ингээд нэг юу гэж хэлмээр юм дээ. Зүүрлэх аргагүй тийм ганганда. Ярихад хүртэл залбирмаар тийм л агуу уран бүтээлчүүд яг энэ ногоон дархан бүтээж байхдаа ямар ертөнцийн тухай бодож байсан бол гэж миний сэтгэлд их бодогддгийг. Монголчуудын дунд дархийн шүтлэг нэн өргөн түгэн дэлгэрсэн билээ. Зөвхөн өндөр гэгэний урлалд төдийгүй ерөөс эргэл мөргөл магтаал зан үйл эгэл ардын үзэл оюунд дарих ихэд ахуйжсан монголчсан дүрээр гүнбат хоногшсон юм аа. Бичгийн их хүн шагж гівшин хялгасаар туурвсан Монголын хамгийн бяцхан судар бол угдаан гэтлэгч дархийн 21 мөргөл байлээ. Дархийн шүтлэг монголчуудад гүнбат шингэсэн нь ихээхэн уучиг утгатай. Турган их, баатар их, язгуур их, гэтлэгч их хэмээх дархийн алдар нь хамаг амьтныг зовлонгоос түргэн гэтлэгэх чадал эрхийг олсон бодисдвагийн учраас тэр юм аа. Дарах анх мэндэлсэн тухай домогт Жанарэсэг бурхан хамаг бурхадын өмнө хамаг амьтныг гэтлэгэхээс нааш өөрөө би нирванд үл хүрнэ хэмээн тангараг тавьсан ч олон галвын турш тусыг үлдээд ч бүгдийг гэтлэгж чадаагүй учраас өөрөө нирванд орж байж тус үлдээ хэмээснээр тангараг няцаагдаж тэргүүн нь мянгантай хуваагдсан тухай өгүүлдэг. Тэгэхэд авид тэргүүт борхот тангаргаан огоорч болохгүй өмнөхөөс үлэмж тангараг тавигтун гээд мянга хуваагдсан тэргүүнийг 11 нэгүр болгосонд хотогт Жанарэсгийн сэтгэл мохож хайлснаар газар дунсан мэлмийн туслаас нь янха ургажээ. Тэр янхан туурсгийн төвөөс аврагч дарих мэндэлсэн гэдэг. Өндөр богд сэтгэлийн урлалынхаа огсорн болгож дарихийг бидэнд үлдээсэн нь ч учиртай. Өндөр гэгэний хийцүүд одоо бүтээсэн дөрүүдээс харж байхад Бурхад бодисдвагийн одоо тэр суурийг тавьж өгсөн юм байна. Ер нь Бурхан бодисдва ялангуяа их хөлгөний ёсонд бол маш их олон бурхад чуулган байдаг. Энэ чуулганы суур болох тийм ээ язгуурын таван бурхан, очирдар, базарсад, аюуш тэргээд 21 дарих, цагаан дарих, ногоон дарих гэдэг суур бурхтууд байна. Энэ одоо Монголын нутагт бодийн шашин дэлгэрүүлэх тэр боломжтой болгосон тэр суур одоо номын бол бурхтын төрсүүдээр бүтээснээрээ бас онцлог байдаг. Тухайн газар оронд бурхны шашны гүн ухаан, ёсож аяг, гооцын зарчим хэр нутагшсныг урлах ухаан бүтээсэн шүтэнүүдийн цогцоор таних болно гэж судлаачид онцолж байна. Лагшин шүтэний бүтээгдсэн залгдсан давтамж тухайн бурхадын шүтлэг бясалгал хэр түгээмэл болохыг илтгэх бөгөөд шашны тэргүүн өндөр гэгэний урлсан бурхан шүтэнүүдийн цогцсон Монголын бурхны шашны өвөрмөц онцлогийг илтгэнэ гэж доктор Сүрэн хандаа үзжээ. Түүний эрдэм шинжилгээний нэгэн чухал дүгнэлтэнд Занвазар сод урлаачийн хувьд эрен үеийн хүсэл тэмүүлэл, эрхэм чанар, түүхэн утга агуулгыг илэрхийлсэн юм. Түүний гооцвь урд дүрслэл нь монголчууд дундад зууны байлдан дагуулалтын үеэсэн хэр өөрчлөгдсөнийг харуулна гэж өгүүлжээ.
Өндөр гэгээний урлалд язгуурын 5 бурхан онцгой байр суурьтай билээ. Уур, монхог, шунал, харам, ата гэдэг сэтгэлийн 5 хорыг ялахын бэлгэдэл язгуурын 5 бурханы бүтээл бясалгал бол очирт хөлөгний чухал суурь ойлголт юм аа. Бэлг билгийн язгуурын үүднээс хамаг бурхад язгуурын 5-д хураагдаж улмаар цааш язгуурын 3 тэгээд оширдар бурханд хураагдана. Тэр язгуурын 5 бурхныг одоо үзэж харж байхад бол бас л одоо бүхэн л тэр хийц загвар нь бол бусад язгуурын 5 бурхнаас энэ одоо хятадд байдаг төвдөд байдаг хийцээс бол маш их өөр. За юугаараа өөр вэ гэхэл номын ёсоо хамгийн түрүүнд авч үзье гэж хэлэх юм бол язгуурын 5 чинь мандалч одоо ингээд 4 зүгийн 4 талд тэгээд төвдөө ингээд бурхантай ингээд юм мандал байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд хэрвээ бид нэр Гялуга сүүлийн үеийн одоо дэлгэрсэн шарын одоо ёсыг харах юм бол очир сэлттэй Акшобио бурхан маань мандлахаа төвдөө орж ирдэг. Гэтэл өндөр гэгэний язгуурын 5 бурхандаа бол Вайрочна гэдэг бурхан маань тийм ээ. Перуцана гэдэг бурхан маань мандлахаа төвд орж ирж байгаа. За энэ юу хэлж байгаа нөхөр номын ёсыг үзэх юм бол энэ бол үнэхээр нөгөө тарны ёсны гол уламжлал. Бүр одоо тэр Гялугааснаас өмнөх үеийн гол уламжлалыг бүтээгээд ингээ Монголд тавиад ирсэн харагдаж байгаа юм л да. Тарныхаа ёсныг үндсэн суурьаар нэгж тавьж ирсэн бол харагдаж байгаа. За яагаад бид нар ингээд язгуурын 5 бурхандаа Перуцана хамгийн төвд орсон блаа гэж зүгээр урлагийн талаас харцгаая л да тийм ээ. Тэгээ ингээ харж байхад та нар язгуурын 5 бурхнаа харах юм бол биеэрээ илүү том, гоёл чимэглээрээ илүү баялаг. Одоо бүх талаараа үнэхээр гол төвд нь байгаа. Зөвхөн тэр номыг уншаагүй үзэгч хурж ирээд энэ язгуурын 5 бурхан харахад гол бурхан нь бол үнэхээр энэ Перуцана байна гэж хийцээрээ, хэмжээгээрээ ялгарч харагддаг. Энэ бурхад нь бол өөрсдөө бол ер нь өөр сэлттэй өөрийн одоо мутартай онцлогоор тийм онцлогтой байдаг. За тэрнээс харж хахад тэр онцлог бүрийн төрөний хэлсэн адилаар нөгөө гомсог чимлийнхэн дотор нь ингээд шингээгээд оруулаад өгчихсэн байдаг. Энэ бол өндөр гэгээнээс өөр ямар ч бурхан байдаг. За жишээлбэл одоо Перуцана бурханы сэлт нь бол хүрд байдаг. За хүрдийг та нар ингээд тэр одоо номын хувцсныхын чимэл дотор харах юм бол хүрд нь ингээд их гоёмсон байдлаар ингээд хийгээд чимэглэл болоод тийм ээ ингээд багтаад орчихсон байдаг. Жирийн хүн харахад бол ямар сайхан чимэглэл вэ? Ямар сайхан одоо энэ чинь угуулз вэ гэж харахад номын мэддэг юм бол энэ чинь нөгөө хүрд байна шүү дээ. Ягаад хүрд байгаа юм? Перуцанагийн гол сэлт юм шүү дээ. Ингээд байж байгаа жишээ. Эсвэл одоо бид нэр авид бурхныг харах юм бол нарийн нөгөө номын мэддэг хүн бол иконографийн одоо салгаж мэддэг хүн харах юм бол одоо бятамлын ухаан цэцэг байж байгаа шүү дээ. Акшобио бурхан нь бол гол сэлт нь бол очир шилтийг бас ингээд сайхан номынхан хувцсан дээр нь бас чимлээд харуулсан. Ратна Самбава гэж бурхан байна. Ратна Самбавагийн бурхан нацагд орж байгаа гол чимэглэн гой сэлтэн. Энийг бол одоо бурхтын ямар нэгэн байдлаар тэр нацагд орж сэлтийг бол бурхан чурлаач бол бүтээдэг. Ийм байдлаар номын ёсыг номын ёсноос ерөөсөө одоо гажаагүй номын ёсоо тагсан. Гэхдээ монгол хүн бас өөрийн болгож хүлээн авах тэр сэтгэлийг төрүүлэхэд зориулж Монголынхаа уламжлалыг бүтээж чадсан ийм одоо шинэ аргачлал, арга барил, шинэ хийцийг бүтээж чадсанаар өндөр гэгэний бурхад бол их ялгаатай байгаа юм л да. Перуцан бурханыг төвдөн залсан язгуурын 5 бүхий ханын зураг төвдийн сажин ёсны шалуу хийдэд бий. Энэ зургийг 13 дугаар зуунд бүтээсэн бөгөөд чухам энэ үед хийдийг Монголын их хаадын хөрөнгө дэмжлэгтэйгээр удаа дараалан засч сэлбэж байжээ. Хийдийн зураг чимэглэлд Юан гүрний үеийн Монгол зургийн нөлөө ур хийц Монгол урлалыг санагдуулах үс дүрслэл олон байдгийг доктор Уран Чимэг онцлоод төвдийн үйзэн нутгийн алдарт дашлхүмб хийдээс ердөн
20 км-ийн зайд орших энэ хийдэд өндөр гэгээн заларч их хаадын үеийн ур хийцтэй танилцж байсан нь мадаггүй гэж үзжээ. Мөн язгуурын тав бүхий зурагтай хананд нь олон шавар бурхныг эгнүүлэн байрлуулсан жишгээр өндөр гэгээнч сардгийн хийдээс олсон олон бурхтыг тэр мэтээр залсан байх магадлалтай гэсэн сонирхолтой санал дэвшүүлжээ. Тухайн цагт дэлхийг бүрэн засч байсан Монголын эзэнт гүрэн дорнын уралхай ухаандч гүн нөлөөлж байсан түүхэн баримтууд олон бий. За нүүр хийц тийм ээ монголжуу гэж бид нар ярьж ингэж хийхээс гадна одоо нэг ёсны өөрөө өндөр гэгээн маань Чингисийн удам Алтан ургийн өвгөн байсан учраас харийн тэр уламжлалыг оруулж ирэхтэй бас язгуурын урлаг хаадынхаа уламжлалыг бол маш их одоо аргалзаж өөрийнхөө ухаанаар оюунаар тунгааж их тансаг ихэмсэг дээд хэмжээний уламжлалыг бол хийж чадсан. Тэр нарийн одоо цэцгийн хээнүүд их байдаг. Цэцгийн хээнүүд нь дандаа ингэж төгсгөлгүй гэж үргэлжилсэн байдлаар байдаг орж ирдэг. Өндөргээний хийсэн. За ийм яг үргэлжилсэн цэцгийн хээний юм ганц жишээгээр ярихад тийм ээ. Уламжлал жишээлбэл одоо Алтан ордоос олдсон Монголын хаадын эд зүйлсэнд бол байгаа юм л да. Тэр үед язгууртнууд ямар одоо чимэглэл, ямар одоо материал зүйл сэргэлдэг байсан юм. Юугаар хаадын уламжлал нь язгуурын одоо гоо зүйл бусдаасаа ялгардаг байсан. Энэ бүхний ялгаагаар бас тэр материалыг зүйлсээр бас одоо олон түмэндээ тэр язгуур гарлаа бол бас итгэж байсан байна. Тэгэхээр тэр язгуур ойлголт нь язгуур ойлголтод бол ерөнхийдөө бас Монгол гэдэг энэ газар нутагтаа шингэсэн энэ хязгаар биш бас ерөнхийдөө бас дэлхийг хамарсан тэр бодол ухаан нь шингэжсэн байна л да Монгол ухаанд. Өөртөө Алтан ордонд Монголын язгуурын төр урлагт эзүүлсэнд нь хийц завгард нь ямар чимэглүүд оруулж исэн тэрийг хааж мэдж тийм ээ тэр бол аман уламжлал өөрийн одоо уламжилж ирсэн тэр мэдхүүний ашиглаж одоо энэ цагаан дээрх энэ язгуурын таван бурхан аюуш бурхан очирдар бурхтаа хийсэн учраас тийм их ялгарч байна гэж ингэж би үздэг юм аа. Шалуу хийдийн шүтэн зураг чимэглэлд Монгол хэв маяг тусгалан олсон хийдийн урлалтай өндөргийг нь танилцж хийц донжийн бүтээлдэн тусгасан байх магадaltaй тухай доктор Сүрэн хандаач онцолжээ. Их хаан хувилан урилгаар хааны ордонд ажиллаж байсан Балбын содол зураач Аникогийн үүсгэсэн Невар төвд Монгол дэг сургуулийн улбаа эзэнт гүрний үед ихээхэн нөлөөтэй байсан тухай дэлхийн урлаг судлаачид ч тэмдэглэсэн байдаг билээ. Судлаач Сүрэн хандаа эзэнт гүрний үеийн дүрслэг урлагийн олон бүтээлийг өндөр гэгэний хэв маягтай харьцуулан
нийтлэг шинжүүдийг тогтоосон төдийгүй тэр цагийн Монгол цэргийн дуулга, титэм, дойдог сэлтэж богд худагтын давтагдшгүй өвөрмөс урлалд тусгалан олсныг баримтаар нотолжээ. Түгээрч зогсохгүй эзэнт гүрний үеийн урлахын сэтгэлгээний үндэс нь эртний хөнгөрөн түүнээс ч өмнөх түүхэн цаг үетэй холбогдох Төв Азийн нүүдэлчдийн гооцон уламжлал зооморф буюу гөрөөсөн урлалын дэгээс ихтэй энэ бүхэнч өндөр гэгээний уран сайхны мэдрэмжтэй нэг толботой гэдгийг судлаач тогтоожээ. Эртний нүүдэлчдийн уран сайхан гүн ухааны ертөнцийн цөм болсон эвэр угалз буюу эрхий тамга нь Монгол үндэстэн 100 туршид ой санамжиндан агшаан хураасан өнөөч оюун сэтгэлгээнийхэн түлхүүр онс хэвээр байгаа бэлэг мах бод билээ. К такой неотъемлемой части кочевнической культуры Хадны зураг, нүүдлийн соёлын салшгүй мах бод болох тамга сэлт бол маш энгийн хэлбэртэй атлаа, яруу хэллэгтэй. Маш цэвэр, тод зураас болон товгор хээ, энгийн атлаа яруу илэрхийлэлтэй дүрслэл гэсэн хэдхэн ураар дүрийнхээ зам төрх орчинтойгоо зохицсныг харуулж болдог. Чухам энэ эрхий болон латины эс үсэг шиг 100 тамга бол Занвазрын суур мах бод юм. Өөр мах бод байхгүй. Ямар ч ээдрэт зүйл байхгүй. Энэ бүх баялаг тансаг чимэглэл болон дүрслэлийг маш энгийн, мөлгөр, толгор эд эсүүдээр бүтээсэн нь үнэхээр гайхамшигтай. Эдгээр нь мөлгөр атлаа нягт зурагдсан. Чухам үүндэл нүүдэлчин Монгол дуртай. Эд зүйлс нь гарт эвлэг, зөөхөд хөнгөн, гэхдээ бат бөх байх. Эрхий тамга бол эрхий хурууны бэлэгдэл. Уран хүний бэлэгдэл. Хамгийн хүчтэй хуруу гарын бүхий л эрч хүчийн тэмдэг. Бас эвэрний бэлэгдэл байна. Эвэр бол хүчнээс гадна элбэг дэлбэгийг бэлэгддэг. Ийм мөрийн шугам хэлбэрээрээ алтан зохицол буюу Фибоначчигийн мөрөөтэй яг тохирно. Амьдралын мөрөөч гэдэг Занвазрын бүх бүтээл энэ алтан тэгтээ зохицдог. Төв Азийн нүүдэлчдийн гайхамшигтай уламжлалыг буддизмын лагшин шүтээний онолд шингээж чадсан нь Занвазрын суутан гэдгийг элтгэн. Монгол нүүдэлчдийн гоо зүй түүний бүтээлд бүрэн тусгалаа олсон.
Антонио Вивальди маш олон бүтээл дуурвсан ердөө 5 хоногийн дотор 3 бүлэгт дуур бичих чадвартай хөгжмийн зохиолчийн хувьд төдийгүй гоц чадварлаг хийлж гэдгээрэн Европ даяар алдаршиж байсан юм. Сонирхолтой нь концертын төрөл зүйлийн агуу шинтгэгч Вивальди ховрог хүн байсан бөгөөд түүнийг шар ховрог гэж хочилсон нь шивээ. Нас ахих үедэн Вивальдигийн амжиргаад оройтож уйдамтгай үзэгчид түүний хөгжмийг хоцрогдсон гэж үзэх болжээ. Вивальди өөрт нь нааштай ханддаг эзэн хан 6 дугаар Карлын ивэлд багтахаар хамаг хөрөнгөн шавхан Вен хотод очсон боловч тун удалгүй эзэн хаан нас барж ори ганцаараа амь зуулгагүй хоцорч зүдэрсэн Вивальди хүн дээр өвчилж таалал төгсчээ. Ерөнхийдөө мэлмиг нээнэ гэж одоо чухал зүйл байдаг. Энийг бол та бүхэн бас сонссон байх, үзсэн хүмүүс ч байдаг бах. Одоо хамгийн ажиллагааны зурган дээрчдэр одоо баримл дээрчдэр мэлмиг нээнэ гэдэг бол хамгийн чухал одоо мөч бүтээл төрж байгаа мөч байдаг. Тэгэхээр тэр бурхнахаа өмнө ингээд зогсоод бясалгаж байхад тэр бурхных нь мэлмийн харц тэр үзэгчдээр хэрхэн байдлаар тусахгүй гэдгийг даршана буюу санскритээр одоо тэгээд томьёолдог байна л да. Тэгээ бурхны одоо мэлмийг бол хагас нэгдсэн байдлаар мэл одоо үнэхээр энэ тэр өөртөө одоо бясалгасан байдлаар зөөлхөн мишсэн байдлаар хэрэгцсэн байдаг. Гэхдээ өндөр гэгэний энэ цагаан дээр их харж байхад бол гадаад хүмүүсийн хэлж үзэж одоо өөрснөө мэдэрсэн байдлаа ингэж учирч тайлбарсан зүгээр жирийн хүмүүсийн ажиллагааг харсан. Урлаг судлаач миний бие хурж ирээд урдан зогсоод ингээд дарихаа ингээд хараад ингээд хэдэн минут хэдэн хорон өнгөрүүлэхэд зогсгож ч гэсэн тэр нэг одоо их гайхалтай тийм нэг одоо энэ дарихийн одоо миний хажууд хүрээд ирсэн миний хажууд байгаа гэсэн тийм дулаан өвөрмөц тийм мэдрэмж төрдгөр их онцлог байдаг. Тэрийг бол одоо тайлхаа аргагүй. Үгээр тайлбарлахаа аргагүй. Индранилийн үүлэн бүрхсэн мэт хар хөхөмдөг үсийг бос аршарын өнгөдөг гил хар үсийг далмөрөн дээгүр нь насгартал буулгаж одволын өнгөт ортлог зуун нүдийг бос хар цагааны хувитгш дэлгэр талбун мэлмиг зэргээр өндөр бөгөөд мөгөрг хамрыг бос угалзтай шулуун хамрын тод гаргаж ертөнцийн хүнийг бясалгалын боргодын дүрд оруулж тэнгэрийн дагнасыг эглийн эмгтэн дүрд оруулж энэтхэг дарахыг Монгол дарах болгож угтаан шашны урлагийг ардын урлагтай нийцүүлэн сонгодог урлагийн бүтээл болгосон хэмээн тэртээ 1996 онд доктор Самсрынгийн Хурлбаатар бичиж байсан билээ. Шард сорж хэмээн алдаршсан давгжансан гэгэн харин ногоон дарихыг бүтээн залбирснаар богдын үйл огторгын хязгаартай сацуу болсон хэмээн айлдсан байдаг. Ардын үлгэр домог туйлстж
арга үрсэн зэрэг ногоон дээлтэй эмэгтэйн дүр тун элбэг тохиолдох нь мөн л дараагийн шүтлэгтэй холбоотой билээ. Дараагийг эгэл хүмүүс шүтэн залбирснаар тэрээр ганц хүүгэн элбэрэн гуйхад нэгүүлсэн ивэх эхийн сэтгэлээр энэрлэн илгээдэг нь чухам Жанрейскийн нулимснаас төрснөөс тэр буюу ямар их зөөлхөн сэтгэлтэй, ямар их агуу хайр бэлгсэн хүн байсан бэ гэж боддог. Тэр ногоон дөрх гэдэг баримлыг нь онцолж ярихад бол тэр бүтээл бол ертөнцийг хайрлах, энэ ертөнцийг хүн болж төрсөн л бол их шиг хайрлаарай л гэсэн тийм сэтгэл надад харагддаг. Тэр нь бүр яриад байгаа юм шиг, очиод харахад бол яриад байгаа юм шиг. Тэр цэцэг ногоо, тэр бүхэл юм ертөнцийг л хайрл. Чиний ээж чинь бол энэ дэлхийн ертөнц юм шүү гэсэн тийм санаагаар хэлсэн баг. Тэгээд тэрүүгээр болгоод энэ буддийн шашныг бол хамгийн том философи харагдаж байт юм аа. Хийж явахдаа ямар их гоё мэдрэмжтэй, ямар их ад жаргалтай байсан бол гэж харагддаг. Монголчуудын дунд маш ихэд тархсан өргөн дэлгэр уншигддаг нэгэн зохиол бол Бурхны шашинтай өөр аль ч улсад байдаггүй Монгол ногоон дараахийн тууж юм. Энэ зохиолд ногоон дараах олон жил даяан бясалгал хийсний эцэст Бурханаас үр гуйж хүүтэй болоход хүн 3 хоноод алга болдог. Дараах хүүгэн 6 зүйл хамаг амьтны орноор мятаршгүй хайгаад олоогүй тул мэрэгэн багшаас асууж мянган бурхны оронд бурхад хулуун авч нуусан байсныг мэдэж баггүй бэрхшээлийг туулан олж аваад олныг гэтлэгсээр амар сайхан жаргасан тухай гардаг билээ. Янз бүрийн цаг үеийн маш олон хувилбартай зөвхөн гар бичмлэр тарж байсан энэ зохиолын зарим хувилбарууд нэлээд эрдний бүр нууцд авчааг санагдуулам хэллэг найруулгатай Монгол домог үлгэрийн үйл явдал зохиомж чимэг үгийг агуулсан байдаг нь тун сонион. Мөн олон хувилбарт дараагийн ганц хүү Бярууцан нэртэйгээр гарч байгаа нь бидний өгүүлж байгаа сэдвтэй ч холбогдож болзошгүй юм аа. Ер нь бясалгач хүн маань өөрт хүний төрхтэй хүн тийм 5 хортой төрсэн байдаг бол тэр 5 хороо ялах, дийлэх, өөрийгөө игээрүүлэх тэр бясалгалын номын явцанд язгуурын 5 борхоно гол суур болж бясалгадаг. Тэр тарны ёсны гол үндэс бол энэ өндөргийн бүтээсэн язгуурын 5 борхон баг. Тэгэхээр энэс харж хахад бол ер нь бол одоо эрхэм дээд багш нарын адил ямар ч одоо бүхэл ёс төвдөд байсан 4 сургуулийн тэр ёс бүхнээс өөрийнхөө одоо бясалганд өөрийнхөө тэр номонд шингээсэн байна гэж үзэж болохоор за домгоор үзэхэд өндөргээний шавнаар багштай хандаж асуусан байна. Багшаа таныг одоо бурхан болгоход бид нар ямар дүрээр танийгаа бясалгах вэ? Багшаагаа ямар дүрийг бид нар зулаандаа одоо мөргөж харах вэ гэж асуухад өндөргийн тэгж хэлсэн байна. Монгол дүрээрээ л та нар харцгаагаарай. Монгол дүрээрээ л бясалгаарай л гэсэн байдаг. За энэ монгол дүрээрээ гэсэн энэ үг нь бол өөрийнх нь хөргөнд нь 3 дугаар одоо маш их чухал тийм Монголын уламжлалаар бүтээсэн өндөр гэгэний хүрэг байна л да. Тэр нь юу вэ гэхээр уус салж байх хүрэг. Монголын уламжлалаар бол өрхийн тэргуунд л одоо уус салах тэр онцлог байдаг бол яг тэрийнхаа хэрвээ монголчуудаа халахын одоо эх орноо нэгэн өрөх гэж үзэх юм бол тэр өрхийн тэргүүн үнэхэрийн одоо өндрийг юм байжээ гэж хөргөөрөө харуулад ирсэн. Тэрийг харсан ямар ч монгол хүн буддийн шашны номыг уншаагүй ямар ч хүн харахад бол миний өрхийн тэргүүн бол өндрийг юм байна л гэж харахаар Өндөргийн
Манийг бүтээх гүн арга алдарт зохиолоор монголчуудын гүн ухааны онлын үндсийг Махаяна ёсны дээд бурхан цагийн хүрдний дагуу арга билгийн хослолыг бясалган сэтгэхэд оршино гэж уриалан дуудсан хэмээн номын их багш Сонинбаяр гавж тунхагласан нь бий. Очирт хөлөгний бүтээлийн увдсыг энгийн ахуйн зан үйлд гүн шингээснийг хоёр гараан сунган тосож зөрүүлэн золгох Монгол ёсны заншлыг хоёр мутраар өвчлөлдөн золгох нууц тарины бясалгалын бурхтын зан үйлд хүргэн тайлбарлсан сэлтээс л харж болохоор доктор Уран Чимэг өндөр гэгээний урлагийн ухаан номын бүтээлийн судалгаанд тулгуурлан очирдар базарсад хоёр бурхныг халах Монголын хойморт залснаар өндөр гэгээн очирт хөлөгний бие даасан уламжлалыг монголчуудын дунд бий болгохыг зорьсон бөгөөд цаана базар өөрөө ямар нэгэн дэг ёсонд харьяалагдaltaгүй буддын шашныг тарнын их суурьтай хөгжүүлэхийг зорьсон нь төвдийн шашинд өөрчлөлт авчирсан зонхов богдын байр суурьтай маш төстэй хэмээх зоримог дүгнэлтийг хийжээ. Бэлэгт номч бичээч сорж агван цэрэн гавжтан бидний Монголын гагц бурхан хэмээн оройн дээдэд залсан ч санаанд буунаа. Өндрийгээ маань ямар чухамхүү хийцээр Монгол хүмүүст тийм ээ ойрхон байх вэ? Ямар дүрийг бүтээхэд Монгол одоо буддийн шашны тийм ээ тэр одоо уламжлал нь өгч вэ? Яаж Монгол хүний одоо нэгэн одоо нүүдэлчин хүн одоо хүнийг төрж ирээд харахад болвол тэр бурхны дүртэй харийн юм биш шүү. Энэ одоо миний шашин гэж хүлээж авах вэ гэсэн энэ бодол нь бол 10% бүтээл дээр нь харагддаг л та. Монголд нутагшуулсан бурхны сургаал бол бидний ойлгодог, заримуудын үл хүлцдэг, заримуудын муушаадаг шашин хэмээх ойлголтоос хавьгүй өргөн дэлгэр Монгол нүүдэлчдийн язгуур чанарт нийцүүлсэн их ухаан юм аа. Монгол хүний уулга алдахтан эрэхгүй хэлдэг базардар дар их минь гэх сэтгэлийн хайлан хийгээд ямар ч Монгол хүн бүр номд сүжиггүй хүн үеийн үед муушаач зүрхэлдэггүй хилэн эвэлдэггүй хоёрхан зүйл болох өндөр гэгээний соёмб дарих хоёр бол гэгээн богдын бидэнд засч өвлсөн Монгол оршихуйн гүн ухаан оюун сэтгэлийн зам мөрийн бяцхан жишээ нэг л махбат төдийл билээ. Одоо өндөр гэгээний дараагийн тех сургууль гэж ярьдаг. Өндөр гэгээний дараагийн урчуудыг харж байхад бол аль нь ч өндөр гэгээн шиг тийм нарийн хэцэг бол хийж чадаагүй гэдэг юм л да. Багшигаа дуурайх гэж оролцсон байдаг боловч тэр нарийн юуг бол өндөр гэгээн л хийсэн байдаг. Тэр бол үнэхээр нөгөө бясалгалын хүч дээрээс нь уламжлалаа мэддэг. Язгуурын одоо гооцог мэддэг. Монголын язгуурын уламжлал гооцог юу байсан бэ гэдгээ бясалгалж буддизмтайгаа хамтруулан бясалгаж байсан учраас тийм нарийн хэцэг бол гаргаж чадсан байгаа гэж үзэж болмоор байгаа юм. Одоо жишээлбэл тэр шүр байна, тэр оюу байна, за тэгээд тэр сууд байна, биеэр нь байгаа тийм ээ гойлж юм гэл нь бол нөгөө бид рүү хэлсэн энэ гооцон дээд хэмжээгээр байж хүний одоо бясалгалын тэр ухааныг бол хөгжүүлдэг юм аа гэж бурхны одоо ухаан зааж өгсөн байдаг учраас тэр нарийн тэр оюу, суудын тэр одоо чимгэлүүдийн хэсгүүдийг харж байгаа маш нарийн маш зөөлхөн яраалганд хийсэн байдаг байхгүй.
не предмет украшения. Бурхан бол Это предмет, гоёлын эд зүйл который биш. является Энэ опорой бол для медитирующего, сүсэгтэн бясалгахдаа верующего. бурхад Как ямар должны дүртэй байдаг. выглядеть божества, Эдгээр как их бурхтынхаа нужно эрдэм визуализировать, чадлыг как хэрхэн мэлмидээ стремиться ургуулж взращивать в улмаар себе вот дотоод качество сэтгэлдээ этих божеств. үүсгэн Вот танин помощь барих вэ гэдэгт нь верующим, туслах помощь тулгуур юм. практикующим создаются буддийские образа. И Занабазар, он Өндөр точно так гэгээн же ер создавал бусын свои гоёмсог бурхтын дөрүүдийг бүтээхдээ шав нартаа өөрийгөө хөгжүүлэх, төгсийг эрэлхийлэхт нь дэм болохыг эрмэлзсэн. пользовались Энэ этим бол как хүн опорой болгоны в своем сэтгэлийн уйлд зориулж совершенствовании, бүтээсэн для шүтэн. внутренней духовной работы каждого человека, индивидуума над собой. Вивальдигийн уран бүтээлийг Сот Йоганн Себастьян Бах ихэд үнэлдэг байсан. Түүний туйрвал сонгодог хөгжмийн дараагийн урсгал классицизм бүрэлдэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг нь их л сүүлд тодорхой болсон юм а. Юу гэвэл Вивальдиг нас барсныхын дараанаас л түүний хөгжмийг дэлхий ордос мартсан билээ. Ингээд бүтэн 200 жилийн дараа түүний нотны цомог тохиолдлоор олдож дөрвөн улирал тэргүүт сууд хөгжмийн хүндрэлтэн дахин шинээр бишрэн нээсэн юм а. Сэргэн мандлын эртний үзэл санааг бөхөөж хүн бол сансар хорвоодох өчүүхэн тоос юм гэсэн гудран үзэл ноёрхож байсан бароккогийн 200-ны түүхийн адагт Вивальдигийн дөрвөн улирал хүн байгалийн харилцсан шүтэлцээ гадаад сансар хийгээд дотоод бичил ертөнцийн далд холбоог илэрхийлсэн гэж судлаачид үздэг билээ. Насны жамайг аялгуунд буулгасан дөрвөн улирлат суурлын төгсгөл болох өвөл концертын сүүлийн ангид умрын хүйтэн жавартай өмнгийн бүлээн салхи тэмцэлдэж дагжтал чичрэх хийлийн гоцлолын цаана хүнийг тунхагласан хавар айсуу химээсэн бүдгхэн итгэл эгшгэлж байдаг юм аа. Бурхны шашны уралхуй ухаанд байгаль дэлхий, нар сар, одон гаригийг төдийгүй жилийн дөрвөн улирлыг дүрслэх арга ухаан иш онлыг наривчлан заасан байдаг юм аа. Ингэхдээ урлаач улирлыг Монгол цаг тооллын ухааны дагуу танин барьж бэлэгдлүүдийн сайтар ухаарсан байх ёстой гэж үздэг билээ. Дөрвөн улирлын эзэн гэх дүрслэл нь ч байх жишээтэй. Дөрвөн улирлыг орчлонгийн жам ёстой зүйрлэн бэлэгдэх энэ их ухаанд нэгэн жилийн дотор 4 цагийг эргэж үзэхэд хялбар, эргэж ирэх 4 үеийг угтан мэдхэд бэрх, хай хөөрхий бодож үзвэл энэ насны явдал хавар, зун, намар өвөл 4 цагтай адилаа хэмээн сургажээ. Монголын номын их дээдэс сүмб хамб ишвалжир нааш гараан сунгаж буян заяа хайрлах дүртэй найртай 4 улирал мөнх усын багш хэмээн айлджээ. ертөнцийг ухаарах энэхүү буддист үзэл маш гүн суусан бөгөөд энэ нь эртний нүүдэлчдийн ертөнцийг ухаарах үзэлтэй нийцдэг. Тийм ээ, нүүдэлчин бурхан багшийн сургаалыг уншаагүй. Гэхдээ дармыг ухамсарлах буюу ертөнцийн зүү тогтлын жам ёсны талаарх мэдлэг анхнаасаа л түүнд оршиж байсан. Энэ бүхэн нүүдэлчдийн сэтгэл зүрхэнд хохрошгүй бат бөх суусан байдаг.
Өндөр гэгээний давтагдшгүй урын нэгэн чухал махбод болох чимэглэл нь Монгол нүүдэлчдийн язгуур хээ угалснаас их суурьтай. Эвэр хээ бол мал сүрэг өсч үржих, элбэг хангалуун байхыг бэлгэдэхин зэрэгцээ. Цаг хугацааны давтамжид шинж мөн хөгжил хөдөлгөөнийг илтгэдэг болохыг судлаачид онцолдог билээ. Бүр Чулуун Зевсгийн үеэс ихтэй энэхүү Ром хүн хэн амьтдын эвэр булчин төдийгүй од иргэсийн тэмдэглэгээ юм аа. Энэ махбодыг том баялаг хөгжүүлж агуулсан буган чулууч өвхөл амьдралын тэмцэл байнга явагдаж байдаг дээд дунд доод гурван ертөнц амьдралын модны нэгдлийг илэрхийлсэн гэж эртний урлаг судлаачид тогтоожээ. Алдарт хүннүү хөвсний тасралтгүй эвэрхээ бол мөн ийм л бэлэгдэлтэй бөгөөд амьдралын төлөөх эрч хүчтэй тэмүүллийн давтамжийг агуулдаг байна. Их талын урлаачид эртний урлалын нууц онсон инхүү хадгалдаг бөгөөд харийнханд үл ойлгогдох элэг нэгтэнд нь бол шууд танигдах энэ түлхүүр онс хүнд бэрх цагт хээ угалс болж хураагдана гэсэн сонирхолтой дүгнэлтийг доктор Сүрэн хандаа хийжээ. И вот это его стремление к четкости. Зан узрын нягт тод, энгийн атлаа, юр бусын гүнзгий илэрхийлэл үзэгчдэд шууд л нөлөөлдөг нууц нь чухам эртний эрдэм ухааныг танин барьсантай нь холбоотой. Амьдралын мөрөө бол түүний бүтээлийнх нь цөм. Мөн уран байгууламжийнх нь яс мод юм. Их газрын хахир уур амьсгалд бүх эд зүйл хоорондоо эвлэж юу ч сэрэж сарайхгүй, хурц өнцөг үүсгэхгүйгээр зохицолдож байх ёстой. Яг л Монгол гэр шиг. Бүлэгт задрах атлаа, бүхэллэг шинжтэй. Хэрэгцээтэй бүхэн байнга биед ойр байна. Тэсжүүлдэх, амьдрах, хөгжихийн тулд тавлаг дэлгэр цагт энэ бүхнээ өсгөн үржүүлнэ. Бэрх цаг тулахад яг л Фибоначчигийн ороомог хумигддаг шиг энэ бүхнээ агшааж цэг болгоно. Эргээд энэ цэгээсээ дэлгэрнэ. Мөнөөхөл, мүлгэр, хөдөлгөөнт, бат бөх чанар, цэвэр, битүү зурааснууд. Нүүдэлчдийн урлалын энэ шинжийг судлаачид байнга онцолдог. Энэ шинж нь яг л амьдрал шиг эцэс төгсгөлгүй ороомгоор үргэлжилж эрчлэгдэнэ. Харин хүрээнээсээ халихаараа буцаад хумигдана. Гэхдээ энэ нь мөхөл биш. Энэ бол зүгээр дотоод хүчээ хураан агшсан хожим аажмаар дэлгэгдэн гэсэн үг. Өндөр гэгээний урлалын үнэмлэхгүй төгс чанар судгах ухааны нууц сэлтэд нэвтрэх, тайлах орлого хийх нь бүтшгүй зүйл юм. Бурхнаа урлсан байхад бид дундуур нь юугаан хийх вүлээ. Харин түүний урлалдаан шингээсэн ухааныг л танин хүртхийг эрмэлзэхэл зам бий. Урлаг судлаач Дашбалдан Абугай зөвхөн урдаас харах зориулалттай бургадыг араасаа илүү гоё харагдахаар хийснээр хойч үеийнхэндээ зориулан бүтээсэн хэмээн дүгнээд 1993 онд өндөр гэгээний бүтээлийн үлсгэлэн Парист гарахад ногоон дархийн дүр Францын алдартай сэтгүүлийн нүүрэн дээр хэвлэгдэж тэр нь яг л орчин үеийн мис бүсгүй сурталчилгаа шиг байсан гэж бичсэн нь бий. Өрнийн ертөнцид эмэгтэй хүний гоо сайхны талаар төсөөр хэмжүүртэй байсан цаг үед
тэр ертөнцийнхний 300-ны дараа хүлээн зөвшөөрөх алдарт 90-60-90 харьцааг гаргана гэдэг бол Занвазар урлаг судлалыг оройлон эхлүүлсэн ардын зураач Бэлэгт Эрдэмтэн Нямасрын цөлтөм ногоон дараахийн уян галбирыг анх латины S үсэгтэй зүйрлсэн билээ. Энэ галбирыгч бурхны урлагын ухаанд тодорхой номлосон байдаг бөгөөд тгийн онолд багтсан энэ лагшны хэлбэрийг цээжин биеийн гинхэлзээний хэмжээ, доод биеийн гинхэлзээний шугам хэмээн тодорхой заасан байна. Гэхдээ энэ бол зөвхөн тэгэл юм. Араас нь харахад тэр эмгтээлэг тэр дүрсэн тийм ээ. Тэр биеийнхэн тэр эсэлбэр ингээд одоо нугарсан тэр хэлбэр нь бол одоо маш их төгс. Тийм хэлбэр бол бусад одоо орны дариг дээр бол байдаггүй юм аа. 17 дугаар зууны одоо бурхтыг хараа ингээд харьцуулаад харж байгаа. Төвдийн бурхад гэдгийн бурхад бол хийцээ бол маш өөр. Нөгөө адилхан эзэл нөгөө л бурхныхаа номынхан одоо тайлбарыг дагсан боловч хийцийн хувьд гэхэд үнэхээр одоо бүх юмроо төгөлдөр болж чадсан. Скульптуры Занабазара они имеют круговую обработку. Занвазар баримлуудаа тойроглон уралсан. Бүх талаас нь харж болно гэсэн үг. Энэтхэг балбын чулуун баримлуудыг хөндөд байрлуулад хөдлөгдгүй бөгөөд сүсэгтнүүд урдаас нь л харна. Верующие воспринимали фронтально спереди. То произведение Занабазара Тэгвэл Занвазар ар болон хажууг яг л урд тал нүүршиг нь маш нягтнямбай хийж төгс уралсан. качеством, высочайшим качеством, как и передняя часть, да, как лик. Монгол ахуй монголчуудын түүхийг уран бүтээлийнхээ нэгэн гол сэдэв болгож дэлхийн мэлмид хүргэж чадсан уран бүтээлч бол өнөө цагийн хятадын нэртэй баримлч Шин Хүн Бяо юм а. Түүний монгол бүтээл Сорбонны их сургуулийн цогцлборт сүрлэг чимэг болон сүндэрлсэн төдийгүй Шин Хүн Бяо өөрөө ч энэхүү эрдний түүхт эрдмийн өргөө Парис 1 Пантеон Сорбон их сургуулийг урлагийн доктор зэрэгтэйгээр дүүргэсэн юм а. Шин Хүн Бяо уран баримлын талаар өөр нэгэн үзлийг баримталдаг хүн. Түүнийхээр уран баримлч нь урлаачийн хувьд төлөвшлийн 3 үе шатыг туулдаг гин. Энэ нь ирмэгт ба мүлгэр хэлбэр аль нь ч тодорхойгүй сонирхогчийн ертөнцийг ирмэгт хэлбэрээр төсөөлдөг мэрэгжлийн ирмэгийг дотооддон агуулсан мүлгэрийг баримталдаг төгс урлаачийн гэсэн 3 шатаажээ. Шулуун болон хатгай илэрхийллийг гэтэлж гарсан 3 дахь шатны баримлч өнөө цагт тун ховроо гэж Шин Хүн Бяо онцлоод дээрх 3-ын дээр 4 дахь шат байдгийг задлаа. 第4阶段呢，这个阶段我总结叫 4 дахь шат нь тэр жигтэн мүлгэр гэсэн үе шат юм а. Цөөхөн урлаач хүрдэг энэ шатанд дөрвөлжин бөөрөнхийг нь ялгаа харилж бүхэлдээ мүлгэр болдог. Орчин цагт энэ төвшин төрсэн баримлч байхгүй гэж хэлж болно. Занвазарын талаар би анх Монгол улсын тухай сэтгүүл дээрээс олж харсан л да. Монголын байгаль, шашин, соёлын тухай сэтгүүл байсан л да. Тэгээд ийм өндөр төвшний өндөр мэдрэмжтэй уран бүтээлч байдгийн байх та гэж гайхан биширч цоочролд орж байсан. Хожим 2015 онд
Монгол хятадын уран бүтээлчдийн солилцооны арга хэмжээний үеэр би Сануулрын музейд ирж бүтээлийн амьдаар нь харж сэтгэл маш их тогтолж байсан. Бүр хэдэн удаа ирж үзсэн шүү. 因为这个给我的震撼太大了。首先就从 Баримлч гэдэг мэрэгжлийн хүрээлэлд үзэх юм бол түүний төвшин, мэдрэмж хамгийн дээд зэрэглэлд буюу түрүүн миний хэлсэнчлэн 4-р шатанд тэр чигээрэн мүлгэр гэсэн төвшөнд хүрсэн байсан. Миний мэдхээр ойрын хэдэн зуун жилд ийм төвшөнд хүрсэн баримлч байхгүй. Тиймээс би тэр хүнийг маш их биширч явдаг юм. Ер нь Занбазарын хэмжээний оюун санааны дээд түвшинд урлагийн салбараас хүрсэн хүн байхгүй гэж би боддог доо. Өнөөдөр Монголын урлаачид бурхан шүтэнэн урлсаар л байна. Тэд бурханы шашны урлагын ухааны тэг номлолыг ягштал баримтлахын зэрэгцээ. Өндөр гэгэний ур хийсийг бүтээлдэн шингэх бүр их загварын хуулбарлан буулгахыг ч хичээн эрмэлзэж байна. Тэдний энэ зоримог тэмүүллийг өндөр гэгэний суут туйрвлуудтай харьцуулж өөсөв хаан яг тов харьцуулах нь муухай хэрэг юм аа. Хамгийн гол нь өндөр гэгэний үзэл санаа, бүтээл туйрвлын зарчим, амьд өвлөгдсөн хэвээрэн судгуурын урлагийн нэн ярвагтай арга технологид өөрийн гэсэн эрэл хайгуул хийгдэж амжилт ололтонд хүрч чадаж байна гэдэг л нэн чухал. Бид нэр анх 90 онд арчил сэргээд энэ бурхны шишин анх дэлгэрч эхлэхдээ зэрэгцээд манай урлаг ухааны сургууль анх байгуулагдсан. Анхны шавнар нь болж орж исэн. Тэгээд тэр үед бол одоо манай бурханч багш тэргүүтээ олон сайхан эрдэмтэй багш нараар бид нэр эрдэм ном заалгаж энэ урлаг төл тавьсан. Тэгээд нэг талаараа бид нар ингээд мэрэгжлийн шүтээ урлаан болоод төгссөн ч гэсэн яг нарийн мэрэгжлийн төвшөндөө бол бид нар бас тодорхой зарим зүйлээр дутуу тасарсан үе уламжлал нь бас тодорхой зарим юм тодорхойгүй тийм юмнууд нэлээд байсан л да. Тэгээ энэ явцад бид нар бол дүгнэлтийгээд төлөвлөгөө гаргаад бид нар нэг өөрсдийнхөө урлагийнхаа технологиг сайжруулах, бүрэн бүтэн болгох тал дээр нэлийн дотооддоож, гадаадд ч нэлийн эрэлхийлж эхнээс нь бүрэн дуустал одоо шүтэн бүтэн бүтэл бүх процессыг өөрсдөө хийж чаддаг, урлж чаддаг болсон. Одоогоор бид нар бол нэг одоо 20 гаруй жил энэ урлалаар мэрэгсэж явна. Олон нийт ер нь тэгж ойлгодог л да. Бид нар ч гэсэн анх одоо суралцаж өндөр гэгэний бүтээсэн бурхтуудыг харж үзэж явахдаа ерөнхийдөө музейн тайлбарлагч нар маань хүртэл бүгд л тэгж тайлбардаг шүү дээ. Нэг удаагийн цутгалтаараа ингэж гаргаснараа их гайхамшигтай гэж ярьдаг. Тэр бол одоо бид нар одоо олон жилийн одоо хугацаанд энэ өндөр гэгэний цутгуурыг бүтээхээр дахин судлаж ирсний хувьд бол тэр нь бол огт боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон л доо. Яагаад гэвэл одоо нэг бурхан бүтээхэд одоо тэр цутгсан бурхнаа нэг үрчлэн детальчлан одоо наривчлж засах хэрэгтэй болдог. Тэр одоо гарын иргэн тойрон одоо иргэнаа бүгд буугавч эдрийг засахад салгаж засах шаардлагатай болдог. Тийм болохоор одоо өндрөгийн цутгууруудыг одоо тэгж ярих нь бас учир дутагдaltaй юм л да. Өндөргөгийн одоо бурхтуудаар байгаа он цагийн явцад зарим нь илэгдсэн гагнаас салсан гагнаас энэ төр одоо музейд харахад хүртэл илэрхий харагдчихл байдаг л та. Одоо бид нар одоо олон жилийн судалгааны явцад туршлагаараа харахад бол энэ үгээрээ салгасан байна, энэ үгээрээ гагнаастай байна гэдээ бүгдийг нь хараад л мэдчих болж илээ. Өндөргийн эдийг сургуулийн энэ хийцэд одоо бид нэр ингээ хийж явах явцад урлаачд өөрт мэдэгддэг юм нь юу вэ нөхөр? Хүний сэтгэлийг их хураадаг юм байна. Сэтгэлийг хураана гэдэг чинь бид нар бол одоо үргэлжил 84 мянган нисванис сэтгэлээр хүлэгдэж яваа. Улсууд тэгэхэд энэ сэтгэлийг одоо тодорхой хэмжээнд зөв байлгах дадал сургуулийг одоо урлаж байхдаа одоо сурдаг, мэддэг гэх юм уу. Тэгээ энэ чанараараа бол одоо өндөргийн эдийг сургуулийн бурхтуудын онцлог бол ерөөсөө маш зөв төгс илүү дутуу одоо маяг чимэг гэхээсээ илүүтэй Бурхны мөн чанар дотоод сэтгэлийн эрдмийг л
маш төгс илэрхийлдэг гэх юм. Тэгээ ялангуяа одоо миний номын нөхдүүд одоо үнэхээр энийг л одоо бид нэр сурч судлаад цааш нь ингээд хожим хойно монголчууд бас нэг өндөр гинэ дэг сургуулийг энэ бүхэлдээ өв соёлыг цааш нь өвлөн залгамжлуулах хэрэгтэй юм байна. Өөртөө сурч судлах хэрэгтэй юм байна гэд ингээд ажиллаж байгаа асуудал та. Яг үнэндээ Бурхны шашны урлагийн ухааны язгуур номлол төгс тиг бэлэг бэлгүүнээр өнөөдөр зөвхөн монголчууд л бүтээн туурвж байна. Энэ нь Бурхны сургаалын үнэмлэхгүй мөн чанар Монгол үндэстний голомтонд торон хадгалагдаж дэлхийд ганц Монгол нүүдэлчдийн буддизм амьд оршиж байна гэсэн үг юм аа. Солонгосын нэг уран бүтээлч надад хэлжсэн байд анх харчаал ийм гоё байгаад ийм гоё ард түмч ингэж гоё зурлгүй яах вэ тэгээд би бодохдоо ийм агуу уран бүтээлч өндөр гэгэн гэдэг тийм шүтэнтэй улсууд чинь ингэж хийлгүй яах вэ гэж бас өдөөс нь хэлмээр тэгж бодогддог байхгүй. Одоо ч гэсэн дэлхийд дээр хөөх юм ядуул гэдэг яг урлаг уран бүтээлтэй холбоотой хүмүүс ирэхэд бол ямар гоё Монгол ямар урлагтай улсууд ямар сони юм бэ. Хаагур нэг ингэж гарч ирээд байна гэж тэгдэж шүү дээ. Юм тэгж хэлдэг. Шал өөр ертөнц энэ том хоёр бүрний хооронд тэдрээс бүр тэс өөр алинтай завтаагүй яг өөр юм гэсэн тийм агуу нүүдэлчдийн соёлоо бүр ингээд аваад үлдсэн. Монголын бодсоор харсаар л юм шиг тийг санагддаг шүү дээ. Уран бүтээлч болгоныг хардаг. Монголын уран бүтээлчид яагаад бусдаас арай өөр вэ? Яагаад тийм тэнгэрлэг, яагаад өөр юм гэсэн үзэл бодолтой байдаг гэвэл агуу өндөр гэгэм бурхнаас харж байдаг бахтаа л гэж боддог шүү дээ. Неудивительно, что монгольские мастера до сегодняшнего дня Монголын урчууд өнөөдрийг хүртэл зан узрыг даган дуурайхыг хичээж өөрсдийгөө түүний шав гэж тооцож байгаа нь гайхс зүйл биш юм. Дээд чанарт эрмэлзэж урлал болон дүрслэлдээ хайнга биш нандин эхэмсгээр хандах нь зан узрын урлагт тогтоосон зарчим юм. Өнөөгийн Монголын ихэнх зураачдын бүтээлд уламжлалт дүрслэх урлагийн тесрэлт болж байгаа нь ажиглагдаж байна. Буддын сэдэв, төгсгөг ирсэн хүн хамаг амьтны тусын тулд амьдардаг тухай Бодхисаттвагийн сэдэв, бид барих үзлээс ангид байх,
хүн бол ганцаараа биш шүү гэж байнга бодох. Чи бол ертөнцийн нэг хэсэг. Энэ үднээсээ түүнтэй зүй зохистойгоор нэгдэх ёстой гэсэн бодол санаа Монголын өнөөгийн урлаачдын бүтээлд нэвт шингэсэн байдаг. Өндөр гэгэний үлдээсэн энэ олон гоё урлагууд биднийг дархлаагийн тогтоод дархлааг нь барьж идэг тийм бидний тамга шүншгэн юм шиг надад санагддаг шүү дээ. Энэ бол гайхамшигтай. Энэ бүр өстой цуснд нь байдаг тийм л юу генийн тийм дархлаа багтаад байдаг. Дэлхийн нэг л хэсэг. Тэгтээ би монголон гэдгээрээ бахархдаг. Ягаад гэвэл би агуу өндөр гэгэн гэдэг шүтлэгтэй. Гэгэрсэн сэтгэл одоо сэтгэлийн эрдмийг илэрхийлэхэд бол тийм олон янз баймаар юм шиг санагддгийг. Тийм учраас тэрнтэй яаж төгөх вэ? Яавал тэр сэтгэлийн эрдмүүдийг төгс гаргаж чадах уу гэдэг энэ тал дээрээ бол өндөр гэгэний дэг сургууль илүү байгаа нь одоо олон талаар харагддаг учраас би бол хувьдаа юу гэж хэлэх үгүй. Дараагийн хойч үеийн залуучууд одоо бурхны шишний урлалыг судалдаг, суралцж байгаа, хийж хэрэгжүүлж байгаа улсууд бол өндөр гэгэний дэг сургуулийг өндөр гэгээнийхээ баримл бүтээлүүдийг маш сайн харж судалж ойлгож мэдрээсэй гэж боддог. Энэ бол материалог зүйлс тэр бурхны дүр тийм ээ энэ түрүүний хэлсэн нөгөө хийцийн гоо зүүн одоо дээд хэмжээгээр тэр мэлмийн харцыг яаж тааруулж хийсэн тэр бурхны мэлмийг яаж нээсэн болохоор дэрэгдэн ирсэн үзэгч хүн болгон үе үеийн тийм ээ өнөөдөр 21 дугаар зууны хүн ирээд харахад Монгол байна уу гадаад нь хамаагүй тэр бурхан ингээд амьдаар миний хажууд түрээд ирсэн шиг тийм сайхан мэдрэмж төрөх нь яаж энэ өндөр гэхийн хийвэ гэж бодогдохоор тийм нэг сонин одоо юм чимээгүй одоо энэ бурхныхаа дэрэг та бүхэн зогсоод ганцаараа чимээгүй ингээд энэ цагаан дарийнхаа бурхныг үзээд өөрснөө бодоод хэдхэн хором та нар зогсоод өөртөө зориулаад үзээрэй. Тэгээ тэр хормын үед бол та нар бүгдээрээ мэдрэн нэг тийм дулаахан их тийм үгээр илэрхийлэмгүй тийм сайхан дулаахан холбоо үүсдэг. Тэр нь бол их гайхалтай өндөр гэгэний бас нэг гайхалтай уран бүтээлч байжээ. Бурхан шашны одоо эрдэмтэн байхаас гадна бурхан журлаачийн бас ямар сайхан эрдмийн юм гэж вэ гэдэг бол ганц зэрэгэл бас мэдрэхэд боломжтой байдаг юм л да. Хүнийхээ хувьд баяр баясгалан. Урлаачийн бүтээлтэй учрах болгондоо их баясгалд автан ариусж онгод орох шиг болдог. Энэ бол гоо сайхантай учрах жинхэнэ баяр баясгалан. Дэлхий зан узарт хангалттай анхаарахгүй байна. Зан узрын бүтээлүүдийн өндөрлөг, хүмүүнлэг мөн чанарын далд нууц, хавьгүй баялаг, гүн бөгөөд одоогийнхоос илүү анхаарал хүртэх ёстой юм. Чухам энэ нь Монголын хөгжлийн нэг тулгуур юм шүү. Учир нь түүний хүмүүнлэг зарчим, гүн гүнзгий номлол нь нийт хүн төрлөختөнд үнэмлэхгүй даяарын ач холбогдолтой юм. Арьс өнг, нийгмийн байдал, яс үндэс, хөрөнгөчнээ хамаарахгүйгээр угсаатан анги давхаргын хүлээсийг гэтлэн давж Бурхны сургаалын нэн гүн зарчмыг гоо зүйн сэтгэл хөглөм дүрслэлд шингээж чадсан гэсэн үг.
Нэгэн цагт эргүүн хонгийн төмөр ханан хадыг 70 шарын ширэн тулмаар хөөрөгдөн хайлуулж догшин аргын суут нүүдлэн эхлүүлсэн монголчууд нэгэн цагт өндөр богдын уран дөш хөөргийн дөлнөөс зул барьж харанхуйг гэтлэн гэгийн бэлгийн бод нүүдэлдэн морджээ. Нэгэн цагт арга бэлгийн агшлаг эгшлэгэн энэ үндэстэн аруухан тэнилэгсээр 4 цагийн их нүүдлийнхэн дэлгэр цусландан буунаа. Энэ бол хорвоод мэндэлсэн нялхуурсан эцгийнхэн хайчилсан эсгийн үнгийг бяцхан ертөнцийнхэн анхны урлал болгон толдож мэлмиген нээдэг үндэстэн бэлээ. 1723 оны улсын туул ажил 5 тавлан 560-ны тойргон туулсаар бидэнтэй дахин залгаваа. 4 цагийн их талд шуран хайн чивчрээ хязгааргүй тэлж агшсаар. Нэгэн домог урд нэгэн айлын эхнэр баг хүүхдэн өвөртлөөд үдэш төрхөмдөн гүйж явжээ. Тэр үед эрэлгийн элч 2 чөтгөр даралдсан боловч хорлолгүй өнгөрсөн юмсанч. Эрлэг тэр хоёрыг яагаад олзгүй хоосон ирснийг асуухад хорлох хүн тааралдсангүй. Бор халзан туулай дагуулсан доголондар их л таарсан гэжээ. Гэтэл харуу бүрийд явсан бүсгүй хүүхдэн Монгол домоор бор халзан туулай болгоод амандан дарахын тарин уншиж явсан юм байжээ. Харин дарахын тариныг жаахан хазгай буруу дуудаж явсан учраас доголон дарих болж харагдсан юм гэдэг.